Энэ хүүгийн эрхэнд нь халдахгүй байх үүднээс нэрийг нь Тулгый. Уяаныхан зарим дэггүй унаач хүүхдүүд түүнийг сорвт гэж шоглохонч бий. Тулга энэ жил 12 настай. Ядарсан ижидээ 300 мянган төгрөг олж очих гэж задарсан баяны уяан дээр зодуулж нүдүүлж хил амаар доромжлуулж өлөн нойтон 100 хоногуудыг өнгөрүүлж байгаа хэдэн зуун унаач хүүгүүдийн нэг. Төрсөн эцгээ танихгүй, харж иж байгаагүй. Харнилахт нь хаяад явчихсан. Ээжтэйгээ хоёр дүүтэйгээ хотын захын гэр хороололд ядруухан амьдардаг. Ээж нь хаяа нэг барилгын засал чимэглэл хийн. Гэхдээ голдуу хүүхдийн мөнгөөр бас Тулгын баячуудын уяан дээр тамлуулж байж олж ирсэн цалингаар тэд амзуун. Хилд хөлд орохоос л байх байхгүй зовлон үзэж тарчиг амьдрал дунд үссэн Тулга 7 настайгаас баячуудын уяад амжиж хэдэн бор төгрөг олдог болжээ. Улмаар сургуулиасаа ч гарч нэг мөр морь дагсан. Одоо уншиж бичиж чадахгүй. Ирэх биш 100 хүртэл тоолжилж чадна. Тулга 2 жилийн өмнө нэгэн наадамд хурдан морь унаж уралдаж угаад ойчж мориндоо чирэгдээд айхавтар хүнд гэмтжээ. Эмнэлэгт 10 гаруй хоног ухаангүй хэвдэж ээжигээ мөн ч их сандрахсан гэх. Тэр гэмтлийнх нь улмар одоо зүүн нүднийхэн доороос шанаа хүртэл зураасан хуруу өргөн урт сорив болж үлджээ. Тэгээд л дэггүй зарим нь түүнийг сорвт гэдэг хэрэг. Ийм том сорив үлдээгүй л болохоос биш. Өөр олон удаа мориноосоо ойчж байжээ. Биднийг очих үед Тулга адууны хомол хүрздэн шуудалж суулаа. Сагсуу морины амыг дийлэх гэж цулбуураасаа тас атгасаар. Ойчгүй тулд мориныхоо сэрвэнээс тас зурсаар байгаад бяцхан нь мойниж бүтэн тэнийхэж болж. Өөрийн жингэр босож өдөржин хурц барьж адууны хомол цэвэрлэж адууны тэжээл бэлдсээр байгаад алган тэрчгтээ цэврүүдж тэр нь хагараад эвэршиж орхижээ. Доогуура өсгийн цорчсон носон амьстай юм. Хоншорон цорхоо пүүзээ уяанаас зайдуухан тайлж орхижээ. Зуны саруудыг даахгүй ханзарчихвэ гэж амхандаа л гамандаг бололтой юм. Дахин задраад өнгөнгийн утсаар хэд дахин ойсон боловч дахиад л задарчихсан ганцсан бэлтгэлийн өмдтэй юм. Том хүн харахаараа л харцанд хулгаад царай үд ихцлэхгүй. Өөрийн мэдлэгүүл байлдчаад байх янзтай. Дандаа л зандчуулж дээрлэхүүлж зодуур амсдаг хүүхэд ийм хулга гал цоггүй болдгийг хэн сандах вэ? Хагас үнчин харж хандаад өмгөөлж хамгаалаад байх хөнгүү түүнийг дуртай болгоно дээрлэгдэг бололтой юм. Түүнийг хомол хурддаж зогсоход түүнээс 5-6 ах барийн залуус гэрийн сүүдэрт унтаж үзэгдэх. Уяанаас хагас километр орчим цаана толгодон ороод эзэд нь бололтой 2 том хар жип зогсоод голдоо ширээ засчихсан хундаг гэлэл зууж харагдах. Мэрэн хэдэн жил болж байна? 4 жил. 4 жил болж байна. Чи хурдан мэрэнэ цалин авт юм уу? Хэдэн төгрөг авт юм? 300. Сард уу? Тий. Одоогоор мөнгө авсан байгаа юу? Хэдэн төгрөг авсан? Хин авт юм мөнгөний? Манай ээж. Ээж нь юу хийдэ? Ээж хотод барилгын ажилтнаа ажилладаг. Зээ чамд мөнгө өгсөн юм уу? Өгдөг. Хэдэн төгрөг өгсөн? Ээж боломжтой гарал. Чи өөр мориноос унжсэн үү? Өрнөсөд. Хэдэн удаа унсан? Хэдэн удаа ажилласан? Тоолж үзээгүй. Үгүй. Тоолол улам ач. Улам аачна уу? Аачаад гэмтчихсэн үү? Аачаад гэмтчихсэн үү? Сорвловч. Сорвлж ирдээд. Тэгээд эмнэлэгт хэвтсэн үү? Хэр удаа хэвтсэн? Сарам уу 25. Одоо чи сургуульд явдаг уу? Сургуульд уу? Тий. Явах дөрвөд ээж хүчлээр аюулж. Одоо морины ажил ихээр юу жишээ нь хийдэг? Ханаагаар цагаад. Ханаагаар. Дөөс. Одоо чи морины хомол цэвэрлэж байгаа юм шүү дээ, тий? Тэг нэг асгасан уяасан дээр. Асгасан уяасан дээр хийх гээд. Хаях гээд. Хандаа жишээ хамгийн сүүл хизээ усанд орсон. Хизээ усанд орсон. Мэдгүй нэ. Санжаагаар хэлдэ 10 хоног уу, сар уу? Яаж нэлээл. Удаан. Өдөрт хэдэн удаа хоол идэх? 2. Хэдэн цагт идэх вэ? Орой өглөө. Чи одоо уншиж чадах уу? Чадахгүй. Хэдэн настай гэлээ онд? 12. Тэгэл өглөө 7-6 гээл морио барьчаал тэгэл усалж мусалцаа тэгээ байж гал үдээс хойш тэгэл морийнхаа ажлыг хичээл оройхон тэгэл арай харанхуугаас өмнө мордоо тавиал
Тэгэл орой 9 сар үе тэгэл амарцгаана. Тэр хаанах Хотих. гараа ити. Энэ гараа юм даа байсан юм уу? Тэгэл өглөө усаад мордоо барил тижээгэл. Тэгээ морины хажлыг хийгээл. Тэгэл өдөрхөн дэсэ оройхон гэгээ тасрахаа өмнөөс мордоо тижээгэл тэгэл тавина. Чиний уруу л ити. Хагарц. Хагараа яар гараад Морин дээр яваад хаад юм бах та. нэгдэг. Салхинд яваад хаад юм да. Урал хагараад яар гараад. Тулга бол хурдан морины унаач нэртэй л болохоос биш. Уяач нэртэй задарсан баячуудын боол хийж байгаа хэдэн мянган хүүхдийн төлөөлөл. Тэд босгосон цагт нь босож, унд гисэн цагт нь ундна. Гэмтэж, бэртэж, цав нь улааны илгуултлаа холгосон байсан ч уралд гисэн цагт нь шууд л мориндоо мордно. Өөрийн таван жингээс үдшингээгээ тасартал бори бохис хийлгүй морио гიშгүүлж, үсэргээ хийж, хөлс авч, нэмнээгээ дэлгэж, хатааж, мориндоо нөмөргөж, тэжээл бэлдэж, хомоол хүрдэтнэ. Хажуугаар нь туслах уяач нэртэй дээрлэхүү хэдэн залуучуудад дэглүүлнэ, зодуулна, бас болоогүй. Тэдэнд дуулуулна, бүжиглүүлнэ, барилдуулна. Сунгаа үсэргээний үеэр том босолдоо элдвэр хараалгуулж, хэлснээр нь уралдааг бол мориноосоо буугаад л гөвшүүлнэ. Уяаг нь олигтой тааруулаагүй туслах уяачийн бурууг, ураг шалигтай давхихгүй байгаа азахын бурууг унаач хүүхдүүд л үүрнэ. Тэдэнд эрх гэж байхгүй, өмгөөлж хамгаалах эцэгч байхгүй. Байлаач хагас үнчин. Ээж нь эсвэл аав нь архины хамааралтай байх нь илбэг. Гэхдээ энд өөрийнхөө хүсэл сонирхлоор аавынхаа өвөөгийнхөө хурдны морийг унаж уралдаж байгаа хүүхдүүдийг хамаатуулаагүй гэдгийг хэлхийн зүйтэй баг. Унаач хүүхдүүдэд тамалдаггүй. Жинхэнэ морьтны соёл уламжлалаар морио үйж, морь хүүхдэд эдэлдэг олон мянган уяач бий. Харин алдарт манлаа, тод манлаа сэтэртэй. Эсвэл уяан дээрээ мянган морь соосон ч нөгөөдүүл нь дээгүүр давхидаггүй. Үнэн хэрэгтээ морь хүүхэд хоёрыг зугаа гэж хардаг тэр нөхдийг л хамаатуулаад байгаа юм. Энэ жил цар тахалтай холбогдуулж улсын болон аймаг сумдын баяр наадмыг хойшлуулснаар унаач хүүхдүүдийн яс амрах шиг болж байна. Яагаад гэж үү? Баячууд уяач нарыг зугаацуулж, наадамчин олонний сэтгэлийг цэнгүүлдэг хурдан морины уралдаан эсэргээрээ унаач хүүхдүүдийн хувьд ямар хэцүү амьд үүсэн шалгуур байдгийг нэг тоо бодож үзүүлье. Улсын баяр наадмаар их насны морь талдаа 25 км, азраг 22 км, соёолон 22, хязаалан 17, шүтлэн 15, даг 11 км зайд уралддаг. Нэг унаач хүүхэд нэг наадмаар 6 насны морь унлаа гэхэд ирж очихдоо нийт 224 км замыг зайдан туулна гэсэн үг. Хөлстэй морь зайдан унаад 224 км давхиулна гэд. 7 настай хүүхэд зайдан морь унаад Улаанбаатараас Дархан хот хүртэл давхиулж очно гэсэн үг. Ингээд төсөөлөхөр хурд морины уралдаан унаач хүүхдүүдийг хэрхэн тамалдаг нь мэдрэгдэж байгаа биз. Ингэхдээ зүгээр ч нэг шогшиж цогж очиод давхиад хүрээд ирчихдэг юм биш. Жишээ нь их насны морь барааны 6-аас 65-аас 70 км цагийн хурдтай хөдөлдөг. 70 км цаг хурдтай давхиж байхдаа мориноос ойжох тохиолдол тоймгүй болон ийм хурдтай явж байгаад 140 см-ийн өндрөөс ойжж байна гэсэн үг шүү дээ. Ингэж ойжход амьд үлдвэл зол. Хүүн 2 сар хурдны морь унаад ээжтэй 700 мянган төгрөгтэй ирнэ гэд баян уяачийн машин суугаад гэр өдөө нулимстай өдөр нэг хараад явж утсан тарчхан айлын хүү гэртээ эргэж хизээч хараагүй харамсалтай жишээ олон бий. Азар амьд үлдсэн байлаач лавтай хүнд бэртэж гэмтдэг. Уралдаж байхдаа унаад тахир дутуу болж 8хан настайдаа тэрэгэнцэр дээр үүрт сухар болсон унаач хүүгийн өр өвтгөн түүхийг ээж нь нулимстай өгүүлэхийг сонсч л байлаа. Уралдаж буй 300 гаруй морины улаан тоосон дунд унаж явсан мориноос ойчоод дөнгөж өндөй мөгцөн дээрээс нь морд гიშгэд гарчихсан. Амьтаа голтой хэвтэж байхад нь том жип нар дайрах шихад дэрэгдүүр нь өнгөрсөн гэж тэрхүү өгүүлсэн байдаг. Харин энэ жил наадам хошилж уяачид мордосолж уяага буулгаж байна. Яах вэ хөрхий? Унаач хүүхдүүд ганц жилч болов нуруу тэнгэр айдас вахтай зун өдрүүдийг өнгөрүүлэгдээ. Хүүхдийн эрх уяач сэтэртэй баячуудын уяан дээр бүрэн утгаараа зөрчигдөж байгааг хилээд сурвалжлаад байхад хүүхэд хамгаалах нэртэй нэгч байгууллага хилаж хардаггүйгээс хойш тэд дараа жил дахиад л морины уяан дээр өнөөхөл баян цатгалан уяач нарын боол хийгээд зогсохоос хойш ганц зунч болов нуруу амраг эцэг ихэнч хэдэн бор түрэг илүү гарч хүүхдээ үхэл рүү явуулж байгаагач үл анзааран баяны машин суулгаад уяа руу явуулахаас хойш ганц зунч болов гэртээ сэтгэл төвшин эргэтэн бүтэн бусдад элдвэр хилүүлэхгүй байг. Эргэлт цэгмийн мэдээллийн сайтын эрен сурвалжлах нэгдэл уяач нэртэй дарангуйлагчид хурд морины унаач хүүхдүүдийн эрхийг хэрхэн ноцтойгоор зөрчиж байгааг бодит баримтанд тулгуурлан цуурлаар хүргэж байгаа билээ. Өмнө нь бид өдөржин хараалгаж зодуулж элдвэр доромжлуулан хүнд ажил хийх унаач хүүхдүүдийн гунигт тэмдэглэл гарч ихэн дор 2 цуврал сурвалжлагыг бэлтгэн уншигч үзэгч та бүхэнд хүргэсэн.
Тэгвэл бид энэ удаад эрхэн зөрчигдөж унаач хүүхдүүдийн яриг нэмэлт хачиргүйгээр бодтор буюу өөрсдийнх нь дүрс дуу хоолойгоор хүргэлээ. Эргэлцэгмийн мэдээллийн сайтын эрен сурвалжлах нэгдэл дараагийн дугаартаа унаач хүүхдүүдийн эрхэн ноцтой зөрчигдөж буй асуудалд Монголын хууль хэлэлтийн байгууллагууд хэрхэн хайхрамжгүй ханддаг болон унаач хүүхдүүдэд өндөр цалин амлаж арга эрдэнэ урьдчилгаа хэдхэн төгрөг үлдээгээд өвөр Монгол руу хурдны морь унуулахаар авч явдаг болсон ноцтой асуудлыг бодит баримтаар хөндөх болно. Эргэлт цэгмийн мэдээллийн сайтын эрен сурвалжлах нэгдэл